Хай. За тэгэхээр энэ бол энд сууж байгаа нэг ярьдаг бичлэг агуулна. Тэгээд би уг нь бол тэр нөгөө буландаа сууж байгаад ярьдэн штий. Тэгээд өнөөдөр бол тэр буланд сууж байгаад ярих хүсэл сонирхолж байхгүй байна. Ярих тийм мүүдэнч байхгүй байна. Тэгээд энэ бичлэгийг зүгээр л өөрийнхөө сэтгэлийг жоохон тайвшруулах, дээрдүүлэх зорилгоор одоо нэг юм рефлексион болгож ч юм уу тэгээд та нарт бас миний нэг ажлын хэцүү зүйл нь юм байдаг шүү гэдэг бас ажил дээр тохиолддог хэцүү зүйлүүдийн нэг нь одоо энэ гэх юм уу тэрний талаар ярих гэж байна. За тэгээд өнөөдөр ажил дээр болсон тэр үйл явдлаас болоод ингээд амар уйлаад тэгээд өнөөдөр бүгд ажилдаа амар хөрхөөгөө явсан. За юу ингээд бүр аймагай бодоо явсан тэгээ байхгүй. Баахан уйлаад ингээд сормосны бодон унуурдлыг нь алдсан. За тэр ч удаа яах вэ? Одоо миний адилж байгаа тасагчин бол залуу хүмүүсийн цэцэг байхгүй юу? Тэгээд ингээд депресстэй хүмүүсийн хэрнэ, амиа орлох бодолтой хүмүүсийн хэрнэ, амиа орлох гэж оролдож байгаа хүмүүсийн хэрнэ, тэгээд ADHD гээд англиар ADHD гэж ярьдаг баха. Нөгөө анхаарал сарнах өвчтөе хүмүүс үү шүү дээ. Тэгээд хэтэрхий hyperactive хүмүүс байдаг, тийм хүмүүс байдаг. Эсвэл ингээд угаах зан үйлмэлтэй ч юм уу ингээд тиймэрхүү өвчтөе хүмүүс эсвэл ингээд шизофрен өвчтэй. Гэхдээ тэр нь ингээд бүр амар тийм галзуу төвшин төрчөг байгаа хүмүүс ч юм уу тиймэрхүү өвчтнүүд ирдэг. Тэгээ манай цэцэр бол хамгийн гол нь ингээд терапинд оролцох. Тэгээ тэр өвчтнүүдийг ингээд амьдралынхаа зорилгыг олоход нь туслах амьдрахад ер нь энэ л хэрэгтэй юм байна штэ гэдэгт нь туслах тэр замыг нь тавьж өгөх зорилготой тийм тасаг гэж би өмнөх бас бичлэгээр ярьсан да. Тэгэл би өнөөдөр өглөөний ээлжтэй байлаа. Өчигдөрөөс өглөөний ээлжтэйсэн. Тэгэл өглөөнийг 9 цагийн орчимд ч юм уу байжсан чи манай тасгийн дарга бид нар ингээл хурж ирдэг байхгүй юу? Бид нар өглөө хөдөө лайлаад өрүүлээсэн. Тэгэл за манай тэр нэг өвчтөн байна. Энэ өвчтөн ер нь бол нэг л амар биш байна. Тийм амиа хорлмаар байна гэдгийг илэрхийлээд байна. Тэгээд ука энэ өвчтөн чамд дургуу гинэ гэл манай тасгийн дарга тэгж гинэ. Тэг би гахаад хөөх тийм үү? Яасан бол гэл тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь өчтөр чи нэг сони минь өвчтөнд хэлсэн юм шиг байна да гэл тэгж байна. Тэгэл би ч мөр гайхал яасан бол гэдгийгсэн чинь өчтөрхөн ингээл болсон үйл явдлыг би бодож байгаа хгүй. Тэгсэн чинь тэр өвчтөе ингээд бид нэр дээр хурж ирээд бид нэг өглөө алган өвчтөнтэйгээ сэрээдэг байхгүй юу? Өрөөрнөдөр нь явж өглөө 7 цагийн үед тэгжиж тэр өвчтөнгүүд чинь терапинуудаа оролцож тэг ингээд өдрөө эхлүүлээ тэр өвчтнүүд чинь ингээд бас өдрийн ийм зөв хэмнэл авахын тулд тэнд байгаа. Тэгэхээр өглөө эрт босоод 7 цагт босоод орой 22 цагт унтаад тийм ийм тагс структура өдрийн нэг ийм зөв хэмнэлтэй амьдрахад нь бас туслах гэдэг шүү дээ бид нар. Тэрийг ингээд хөвшүүлэхийн тулд ингээд сэрээдэг байхгүй өглөө болгон. Тэгээ сэрээгээд манай сурагч хүмүүс сэрийг авсан байгаа байхгүй юу. Тэгээд сэрээж явахдаа амар чанга хаалгын онгоолгоол за одоо босоорой гэд гэрлийн асаацсан юм шиг байгаа өрөөнд нь ороод. Тэг бид нэр тэгдэлээ тэгтээ тэгэж яг хэр чанга орилсан нь би хажууд нь ягаа болохоор мэдэхгүй байна. Байгаа байхгүй юу. Тэгээ тэр өвчтөе ирээд биднэрт ингээд одоо ууралж байгаа байхгүй юу. Та нар одоо хүнийг ямар амар сэрээдгийг би ингэж сэрэмээргүй байна. Би одоо жоохон хүүхэд биш гэл амар ингээд ууралцсан ингээд яалтчгүй ингээд уурлаад байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй. Тэгэл нүүрнийхэн царамаараа ингээд айгуу сонирн болсон тэгэж ирсэн. Тэгэл надаас тэгж асуугаад тэгэхэд тэр яриаг хийж хагаад миний хажууд бас 2 ажлын хүн байсан байхгүй юу. Тэгээд тэр хүн ингээд надтай голлоо тарьсан байхгүй юу. Тэгээ надаас тэгж асууж байгаа. Тэгээд таныг ч гэсэн ингэж сэрэх юм бол тань ч гэсэн муухай байна үстэй гэд надаас асуухаар нь би за энэ чинь ингээд олон янзын шалтгаанаас шалтгаалнаа. Тэгээ нэгдүгээр би гэртээ байгаа биш юм чинь мэдээч хэрэг одоо ийм хүн юм тасан цогтоос өөр аргагүй шүү дээ гэд хэлсэн чинь тэр ингээд буруугаар хүлээгээд авцсан. Тэрнээс хойш намайг ингээд үгүй яддаг болсон юм шиг байна. Өчтөрөөс хойш нэг л эвгүй л агаад над руу нэг сонин чараад байгаа юм шиг тий. Тэгэхээр надад угаасаа хамаагүй л дээ би ингээд мэрэгжлийн үлдэх хэрэгтэй тий. Тэр өвчтөд надад дургүй байна уу, дуртай байна уу? Үнэхээр надад падлаагүй шүү дээ. Би өөрийнхөө ажлыг хийж байгаа учраас тэгсэн чинь тэрнээс хойш намайг ингээд үгүй ядаад эхэлсэн юм шиг байна. Тий. Өнөөдөр ингээд манай засгийн дарга очиж ингээд хавуулсан байгаа байхгүй юу? Хавуулсан ч яг одоо бишвэйгэн болно гэдэг одоо гомдол гаргах гэх юм уу? Тэгсэн байгаа хгүй. Тэгээ манай засгийн дарга надаас ингэж асуугаад чи энэ өвчтөнтэй тэг ингээд надтай ингээд гуруулаа ингээд яриа хийгээд энэ асуудлаа
ингээд юу болох уу, клеер нь болох уу гэсэн аахгүй. Одоо клеер гэдэг нь асуудал ингээд шийдэх үү гэд тэгсэн байхгүй. Тэгэхээр би за тэгээ ингээд одоо нэг өвчтөн намайг насаар үзэн ядаж явж байснаас шийдэж чадхаар юм байвал ингээд ярилцаа шийдчихье гэж бодоод тэгээд утсан байхгүй юу. За тэгээ энэс өмнө энэ өвчтөний талаар хэлэх нэг зүйл байгаа. Энэ өвчтөн байна болохоор одоо 29 настай тэгээд 16 настайгаас хойш 8 жилийн хугацаанд шорон сууж байгаа гарч ирсэн. Тэгээд шоронгоос гарч ирснээс хойш ерөөсөө нийгэмшиж чадахгүй. Тэгээд ингээд дандаа шүн болохоор хар дар зүүдлээ. Тэгээд депресс бүр ингээд орцсон. Тэгээ ажил олдохгүй, ажил хийдэггүй. Тэгээд нэг тийм өвчтөн байхгүй. Тэгээд 4-5 удаа амиа орлох гэж оролж исэн. Тэгээд тэд нар ингээд бүтлгүүцсэн. Сүүлийнх нь болохоор ингээд модноос дүүжлэх гэж оролдож жагаад тэгээд модных нь мөчр нь хугараад унтсан гэсэн баха. Тэгээд нэг тийм өвчтөн байгаа байхгүй юу. Тэгээд нөө шорон сууж исэн гэд хүмүүс ингээд гадуурхаад байж болохгүй шүү дээ тий. Тэр хүн надтай айтайхан харьцаж байл би ч гэсэн тэр хүнтэй ингээд айтайхан харьцсан. Хэрэв тэр хүн ингээд надтай муухай харьцаж байл би ч гэсэн ингээд сайхан харьцах хэрэгтэй гэсэн. Гэтэ тэр хүний ингээд харилцаа хандлага нь ингээд арай жоохон бусдаас өөр байгаад байдаг байхгүй юу. Нэг юм дангуулсан ч юм уу тий ингээд нэг жоохон манай тасаг дээр нэг юм жоохон сул дорой биетэй нэг юм хүн харахад нэг юм жоохон унжууч гэх юм үнтэй нэг тийм хоёр хүн байдаг байхгүй юу? Хоёр өвчтөн. Тэр хоёр өвчтний нэг өдөр ингээд хоёулын ингэсэн барай явчихдаг байхгүй юу? Ингээд яг хүн харахад яг дээрлэхэд байгаа юм шиг тий харагдаа. Тэгээд нэгнийх нь өрөөнийх нь үүд нь ингээд зогссон. Нэгнээс нь ингээд юм авсан зогсчихсон байхгүй тий. Би ингээд надад хар төрсөн байхгүй юу? За энэ өвчтний ингээд нэг жоохон үг мүгээр ингэж жагаад мөнгө төгрөг аваад байгаа юм болов уу гэж би бодоод гэхдээ тэрийг тэр өвчтөн чилээгөө тэр өвчнөөс суугаагүй ингээд анх удаа харж байгаа учраас за ер нь жоохон ажиглалтанд авах хэрэгтэй байна да тиймэрхүү юм байхан бол ярилцаж хэлэлцээд тохиролтой тий ойлголцох хэрэгтэй. Гэт ер нь нэг тиймэрхүү өвчтөн байхгүй юу. Тэгээд бид нартэй ч ер нь ингээд амар их ярилцдаггүй юм. Тийм яриа хийх гэж ирдэггүй. Тэгээд манай засгийн даргатай л ингээд амар их ярилцдаг байхгүй юу. Одоо тэр нь гоё гэдэг юм билгүү тэр уднууд бол хамаа байхгүй тэр хүнтэй ингээ ярилцаад ойлгоцод болж ивэл тэгээ ярилцаад явхад болно шүү дээ тий. Тэгэл тэр янзаар өнөөдөр л тийш утсан юм шиг байгаа. Тэгээ ингээд намайг ингээд миний тухай гомдлсон байгаа байхгүй юу. Намайг тэр одоо УК гэд тэр юмхтэй ингээд миний хэлсэн зүйлийг ерөөсөө юу байгаагүй гэд ernst nehmen гэж ярьдаг байхгүй юу. Одоо яг ингээд бүр үнэхээр асуудал болгож хүлээж авсангүй. Тэгээд миний өгсөн хариулт ингээд ямар сонин хариулт бэ? Намайг ингээд шорон сууж исэн болохоор ингээд харьцаад байна гэд хүлээд авцсан заяо. Ингээд харахаар юм болгоныг ингээд өөрлөө ингээд одоо буруугаар ойлгож аваад ингээд тэр ч одоо юу гэдэм бэ? Германаар Vorwurf гэдэг одоо юм болгоныг ингээд өөрт нь асуудал болгож аваад байна гэж ингээд хардаг өндөгтэй хүнтэй ч харьцах амар хэцүү юм байна гэдгийг өнөөдөр л ойлголоо. За тэгээд тэнд байгаа бүх өвчтөнгүүд чинь бүгдөө ингээ өглөө босох хэрэгтэй хаа зөвхөн тэр өвчтөн би ингээд сэрэхгүйгээд за тэр ч би байгаагүй л дээ. Тэгтэл би зөвхөн тэр өвчтөн сэрэхгүй бусад бүх өвчтнийг сэрэх хэрэг чинь ингээл амар ажил агаад тэ 20-25 өвчтөн байгаа. Тэнгүүд за энэ өвчтөн л өглөө сэрэж болохгүй шүү гэл бусдын яг ажиллахан сэрэж байгаагаа шигээл яг ингээл сэрэн л гэсэн үг. Тэгэхэд ингээд сэрэх нэг асуудлаас болоод ингээд надтай асуудалтай болсон намайг үзэн яддаг болсон. За тэгэнгүүтээ тэгэд тэр яриан дээр заяо би ингээд өөрийнхөө өнцгөө хэлж байгаа байхгүй юу. За би энд ингээд 20-25 өвчтөнд ингээд тэ ажиллаж байгаа. Тэгээд хүн болгон дээр нь ингэж тулж ажиллахад бас үнэхээр хэцүү. Яг заримдаа бол цаг гардаггүй. Тэг баахан юм ирсэн мэт тэг стресстэй байдаг. Тэгээд та надад тэгж асуухаар чинь би яг тэр асуусан асуултанд чинь л тэгж хариулсан штэ гэд хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь амар босож ирэнгүүтээ шууд юу яагаад амар ингээд шууд босож ирэнгүүтээ амар том хараад би бүр ингээд амар айсан заяа яг над руу дайрах чинь л гэж бодсон. Ингээл нэг амар өндөр хүн босоод өөдөөс ингээл ирэнгүүт чинь амар айд юм билээ штэ. Тэгэл би шууд ингээл уйлцсан заяа би ч ингээд тэнд үгэн ингээд профессионал болох үлдэхгээл ингээд хичээгээд байгаа байхгүй яг ингээд мэрэгжлийн төвшөнд ингээд үлдэхгээл хичээд байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд миний дотор ингээд нэг юм амар айдас байдаг юм байна л да угаасаа. Ингээд эрэгтэй хүн амар агрессив ууртай болоод ингээд уур уцаартай болоод ирэх юм бол шууд ингээд миний айдас хөдөлтийн мэн би өнөөдөр ингээд бүр үнэхээр амар ухаарлаа. Энэ ингээд багын маань явдлуудтай холбоотой юм шиг байгаа. Нэг удаа манай аав ээж хоёр ер нь бол ингээд
архиучаад амар хэрэлдэж зодтолдог байсан л да. Тэнийг удаа бүр амар хэрүүл болоод тэгээ манай аав маань миний төрсөн аав биш тэгтээ би аав л гэж дууддаг л да. Тэгээд ээжтэй маань угаасаа намайг 16 наснаас хойш хамт амьдарч байгаа болохоор тэгээд нэг өдөр тэгээд архиуцсан байж байгаа аав ээжээр хэрэлдээд аав ээжийн ажил руу явж ээжийг зодно гээд тэгээд би ээжигээ хамгаална гэж явж байгаад ээж ажил дээр ингээм хамт очиод тэгээд ээжийг зодуулахгүй гэж нэг хамгаалах жагаад тэгсэн чи аав намайг ингээд амар өшгөлжсэн байхгүй юу. Тэг би тэрнээс л ингээд яг травматай болцсон юм байна гэдгийг ингээд өнөөдөр бүр ингээд яг гүн гүнзгий ойлголоо. Нэг жилийн өмнө хаа Паскал нэг өдөр ингээд уурлаад тэгээд уурлахаараа ингээд цааш ингээд жоохон ингээд бас төрмгий болох гэдэг байхгүй. Тэгтээ тэр нь одоо ингээд гайгүй болцсон. Яг түрүү жилийн тэр явдлаас хойшоо Паскал яг тэгж уурлаад тэнд байсан нөгөө нэг юм тоос арчдаг нэг юм байдаг байхгүй юу. Тэрийг ингээд гадарт ингээд аваа шидэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үйл явдлаас болоод би бас ингээд амар шоконд ороод ингээд уйлаа заяа. Тэг би юу ч хэлэхгүй гэрээсээ гарч яваад гадаа ингээд алхаа явж исэн байхгүй юу. Тэг Паскал намайг хайж чинь яатсан ийзээ ингээд араас залгаал одоо гэртээ хүрээдэр гэл. Тэг би төр ингээд ярилцаад чи ингээд амар ингээд ууралж барих юм бол энэ чи ингээд надад хэцүү ийм муухай зүйлүүдийг маань сэргээгээд байна. Тийм болохоор чи одоо бити тэгэрээ гэж ярилцсанаас хойш манай хүндхийн ерөөсө болцсон. Тэгээ тэрнээс хойш би ингээл угаасаа тэгээд тэр тар марцсан байхгүй юу. Тэгсэн чи яг тэр өнөөдөр өвчтөн над руу тэгэж босч ирснээс хойш ингээд амар айдтай болцсон заяа би. Хүүг ямар амар юм бэ гэд тэр мөр ингээд марцсан байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр өвчтөн бүр үнэхээр тэгээ би ингээд эцэст нь уучлаарай гэд болоод дууссан заяа. Тэгээ манай засгийн дарга гэхдээ миний талд орсон л доо. Тэр өвчтөд ингээд босоод ирэнгүүт тэгтээ тэр ингээд гуруулаа хэрвээ яриа хийгээгүйсэн бол тэр өвчтөд яг намайг цохиж авах байсан баха гэж би бодоод байгаа. Тэгээ манай засгийн дарга ингээд хүрх юмд намайг өмөрөөд та ингээд ингэж болохгүй ингээд ийм яриа ингээд сайн 50-аар ингээд шийдэх ёстой мас тэгэл тэр өвчтөнд ингээд хэлж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд уйлчаад гараа явах гэсэн чи манай засгийн дарга укаж ингээд байж ингээд яриагаа дуусгах чигээ. Тэг би ингээд усан нүдэлцээ уйлал яриагаа арайч өгж нүм дуусчих байхгүй юу. Тэгээ би ингээд гарч цэвэр агаар амсгалаар ингээд би тэр ингээд сэтгэл санаас л гарч юмар л байгаа байхгүй юу. Тэгэж нэг юм жоохон 50 болмоор байгаа. Тэгсэн чи манай засгийн дарга за хоёлаа хамт гарыг. Тэгээ надтай хамт гадаа гарч бас нэг 10 минут ярьж зогсож байгаа. Тэгээ намайг ингээд хүүрх юмтан тайвшруулах гал амшгүй байгаа. Жишээ сайн энэ асуудлыг шийдлээ. Тэгээд яг өөрийнхөө ажлынхаа хүрээнд ингээд 50 сууж үлдээд асуудлыг ингээд шийдлээ мэдлээ гэл тэгж байгаа хгүй. Гэтэ тийм ухаан агрессив өвчтний уур уцаартай өвчтөнтэй одоо би яаж ярьцсан бэ? Би одоо тэгээ бүх юмыг ингээд өөрлөн л ингээд дайраад байна гэж хүлээж авдаг юм байхаар чинь хэцүү шүү дээ. Тэг өнөөдөр гэхэд өглөө бас нэг юм яриа болдог байхгүй юу манай ажлынхны одоо өвчтнүүдтэй нэг юм өнөөдөр яг юу болох талаар ингээд тэгээд өвчтнүүдэд одоо байгаа ямар нэг асуудал байна уу те тиймэрхүү юмнуудын сонсдог нэг юм яриа болдог байхгүй юу гэсэн чинь тэр өвчтөн маань бас ингээд дахиад ингээд гомдол гаргаад сууж байгаа байхгүй юу яасан гэхээр манай одоо тэр байгаа яг газарт маань ингээд 6 тасаг байгаа байхгүй юу. Тэнгүүд өөр тасгийн нэг юм галзуу солиотой өвчтөн л тэр бусад өвчтнүүд дөрөв маань ингээд ойрлж морлол байсан юм шиг байгаа. Тэрний талаар ингээд уурлал бүр амар уурлал. Тэгээл бидний ингээд юм хийсэн гэхэд миний ээлж дууссан л байсан л тэр ингээд өдрөө ээлжинд болсон юм шиг байгаа. Тэгээд бусад тасгийн тэр совлогч нар ингээд ажиллаа хийдэггүй тэр хүн ингээд тусаа гартал тэнд хан цохоод бусад өвчтнүүдээ ингээ хараагаад байхад тэр өөр тасгийн хүмүүс чинь ингээ өвчтнөө анхаарахгүй байна мэн гэ. Тэгээд тэр өвчтөн угаасаа амар тийм зэрлэг байгаа тус учраас цагдаа нар ирж тэр асуудлыг ингээ зохицуулсан юм байл л дээ. Тэгээд угаасаа ингээ цагдаа ирэх асуудал амар их гарна. Тэгээд ямар юм болтой байхгүй. Тэгээд тиймэрхүү юм хүртэл ингээ өөр дөр хүлээгээд авцсан за тэр өвчтөн. Тэгээд ингээ амар хэцүү юу. Өнөөдөр хөтлөө үйлсэн заяа. Тэг манай өвчтөнгүүд нөгөө тэг би ч уйлж байгаад нөгөө ажиллаа хийх шаардлагатай болж байгаа байхгүй юу. Ингээд нүд маань ингээд бүр ингээд хавдцсан. Та зүгээр үү яасан бэ гэж бүгд ингээд асуугаа заяа. Тэг тэр өвчтний одоо бахан хандаг бол одоо хансан бах уу. Маргааш нөгөөдөр хоёр би одоо шөний ээлжтэй яаж тэр хүний одоо царайг харнаа. Тэгэл ажил юмч одоо ажиллаа хийх шаардлага гарах бах та.
Тэгээ би Паскал ингээ босон явдлаа ярьдаг байхгүй юу. Тэгээ хүмүүс надаас яасан ингээд асуугаар миний хавцснуудыг харахад л тэгж байгаа байхгүй юу. Хүмүүс надаас яасан ингээ асуухаар л би гэж нэг за аягүй амт ингээ шууд уйлчин нүднээс амар хурдан төлөвс ингээ цэлгийн явчихсан заяа. Тэгэл Паскал надаас бас ингээ мессежээр асуудаг байхгүй би ингээ хэлсэн би ингээ ажил дээр уйлсан гэдгсэн чи яасан би очих юм уу гэдэг. Гэхдээ чи ирээд яадгийн л гэлээ. Тэгээ яасан юу басныг хэлгээл. Тэгэл ярахаар бас ингээ уйлж гал өнөөдөр ч удаа хичнээн зүйлв та. Тэг яаж яхад нөгөө сарын тэмдэг нэрсэн байгаа болохоор бас ингээд амар эмзэг болтон гэж магадгүй л дээ. Гэхдээ миний нөлбөс угаас амар ойрхон л байдаг л да. Хэцүүгүй ч юм аа дөө зарим өвчтөнгүүд. Зарим нь сэрээсэнгүү гэж уурлан, зарим нь сэрээлээ гэж уурлан. Тэгээд заримдаа ингээд үнэхээр юм жоохон хатуу байхгүй болдог байхгүй дандаа л ингээл ингээл байгаад хаар амар хэцүү ингээд шутрих цэн болно гэж германаар хэлдэг одоо ингээд нэг юм шугам татаад ингээл нэг жоохон хатуу нэг юм л байхгүй бас заримдаа болдог байхгүй юу үнэхээр тэгвэл ингээл ивэм чи унтцсан юм уу гэл 12 цаг 1 цаг хүртэл унтуулаад байгаа амар хэцүү тэгэл өглөө ингээл сэрэж байгаа байхгүй тэгэл энэс болол ингээл нэг асуудал үүсчихэж байгаа. Тэгээд өнөөдөр би ойлгосон би үнэхээр юм амар айдастай мэн нэг хүн ингээл юм галзуу солиотой ууртаа уцаартай болоод эхлэх юм бол надад нэг юм ингээд болоод нэг юм травма шиг юм байгаад байгаа мэн гэдгийг би бол жоохон ойлголоо. Тэгээ би тэрнээсээ ингээд болж үл цухтаад л амьдраад байсан юм шиг байна. Гэтэ угаасаа одоо надад тэр тийм асуудал тулгарах нөхцөл байдал амьдралд маань одоогор үүсээгүй байсан болохоор тэгээд ээж магадгүй. Гэтэ би ч нэг өөр засаг дээр ажиллаж байсан шүү дээ. Яг юм үнэхээр психотик хүмүүс галзуурсан солиотой хүмүүстэй ингээд ажиллаж явж байгаад намаа ингээд хараагаал миний өдөөс ингээд чичрээл дайраал явж байсан тохиолдол бас өндөө байгаа байхгүй юу. Гэхдээ тэр өвчтнүүд яг ингээд яг өөрийн тийм саруул ухаантай байгаагүй болохоор би тэр ингээд ойлгоод явдсан юм шиг байна. Энэ өвчтөн болохоор яг өөрийн гэсэн саруул ухаантай ингээд хэлж байгаа үг мөг ингээд амар зөвүүн ингээд сонгодог заяа. Тэгээд ингээд юмыг яг өөрийнхөө тал руу ингээд эргүүлдэг заяа. Өчтөр надад тэгэж нэм сонин хандлагатаар хэлснийгээ өнөөдөр тэр яриан дээр ингээд тайлбарлахдаа би үнэхээр ингээд ийдгээр танд ингээд хэлсэн. Тэгэхэд чиний юу чин реакшн чинь амар сонин байсан. Тэгээд намайг ингээд муу хүн болгож харагдуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэнд ингээд өөр хүмүүс байсан тулдаа би ингээд одоо намайг одоо тэгээ баттгаж хэлэх хүн гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэр байхгүйсэн бол би тий одоо муу болоод байсан юм. Гэтэ манай засгийн манд арга үнэхээр сайн үнэлтэй. Ер нь бид нарт аягүй сайн ханддаг, надад ч гэсэн ингээд аягүй сайн ханддаг. Тэгээ бид нарыг ингээд аягүй сонсдог болохоор тийм муухан хүн байсан бол одоо тий яах юм бэ тий. Тэгээд нэг юм үйл явдал боллоо найзууд минь. Тэгээ тэр өвчтөн маань одоо бас ийм амиа хорлох бодлон зөндөө их орж ирээд байна. Энийг яаж давж гарахаа мэдэхгүй байна л гэж тэгээд байгаа хгүй. Тэгээд энэ бодлоо давж чадахгүй болохоор бусдаас ингээд хайгаад бусдаас өөртөөгөө ингээд конфронтирн болох одоо нүүр тулгараас ингээд айгаад байгаа юм болооч гэж бас бодох шиг тийм. Тэгээд бусдаас хайгаад бусад дээр ингээд бурууг тоххоор амархан байгаад байгаа юм болоо гэж бас би бодох шиг тийм. Тэгээд бас нэг өчигдөр гарсан асуудал байгаа. Манай дээр бас нэг өвчтөн байгаа хгүй юу? 22 или 23 настай нэг эмэгтэй өвчтөн. Бас ингээд шорон цуужаа гарч ирсэн 4 жил гэлөө 5 жил гэлөө. Тэр өвчтөн маань болохоор юм юутай нэг юм хүн алах одоо цванг гэж яриад байгаа зан үйлгээд байгаа шүү дээ. Тим юм ингээд өөрт нь байдаг заяо. Ингээд муу хүмүүс харах ч юм уу. Тэгээ яг ямар хүмүүсийг гэхээр эмэгтэй хүмүүсийг ингээд дээрлэгдэг. Тэгээд юм педофил хүмүүс одоо нөгөө насан туршаагүй хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хүмүүс байна шүү дээ. Тэд нарыг ингээд араас нь бүр ингээд хөөж жогоод ийм алах ийм бүр ингээд дранктай гэхээр одоо тэггүй л болохгүй гэсэн нэг тийм юутай заяо. Тийм өвчтөн байгаа хгүй юу. Тэр өвчтөн маань бүтэнсээ өдрийн орой бүр яг тэр нь бүр ингээд амар ингээд дээшээ ингээд болоод байна. Би ингээд өөрийгөө хорж чадахгүй байхаа гэд хэлсэн байгаа хгүй юу шүний ээлжин дээр. Тэг шүний ээлжин мэдээж хэрэг манай засгийн эмч байхгүй учраас манай эмнэлэгт байдаг бүх өвчтөнд оногдсон нэг эмч байдаг хгүй юу яг засгийн эмчнэр байхгүй. Тэр эмчийг ингээд дуудаад тэгээд манай тасагч нь нээлттэй тасаг учраас зөвхөн одоо сайн дураараа ирсэн өвчтнүүд л орно. Тэнгүүд тэр өвчтөд одоо тийм юм ингээд хэлчихэж байгаа шүү дээ. За би ингээд хүн алмаар байна гэдгийг ингээд хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээд бусад аюул тоолоо явчихж байгааз тийм болоод ирэх юм бол бид нар шүүхэд ингээд мэдээлэл өгөөд
одоо психаги гэдэг нэг юм бичиг авдаг байхгүй юу? Энэ хүн бусдад аюултай үйлдэл үзүүлэх гэдэг. Тийм болохоор одоо ийм хаалттай тасаг руу явах хэвээр эсвэл ингээ фиксийн болох хэвээр ч юм уу тий. Тэгээд ийм хаалган онгорхой тасаг дээр тийм хүчтэнгүүд байж болдог байхгүй тийм психаги тий. Тэгээ манай тэр бүтэн өдөр байсан эмч маань шийдэхдээ манай хаалга ингээд хаалттайгаар нүлтэйгээ тэгээд хэрвээ бид нар тийм одоо шүүхэд ийм өргөдөл гарах юм бол за энэ хүчтэй ингээд аюултай байгаад байна гэж өргөдөл гарах юм бол нэг ийм ан хойгон гэж ярьд юм аа нэг монголоор юу гэдэг юм бол одоо ийм сонсгол тийм сонсгол болдог байхгүй юу маргааш өдрөн шүүгээс хүн ирээд тэр хүчтэнтэй манай эмнэлгээс нэг эмчтэй тэгээд тэр шүүгч нь гээд энэ гурван хүний донд нэг юм сонсгол болдог тэнгүүд тэр хүчтэн өөрийнхөө үнцгийг хэлээд манай эмнэлгээс өөрийнхөө үнцгийг хэлээд тэгээд сонсож байгаа тэр шүүгч юугаа шийдвэрээ гаргадаг. За энэ хүчтэй үнэхээр яг өөртөө болон бусдад аюултай юм уу гэдгийг шийддэг байхгүй юу. Тэгээд аюултай гэж гарах юм бол тэр хүчтэн психаги гэдэг юм бичгээ аваад тэгээд тэр нь болохоор сайн дураараа биш одоо юм шүүхийн шийдвэрээр эмчилгээнд орж байгаа гэд хаалттай тасаг руу явдаг байхгүй юу. Тэр нэг өвчтөн маань тэгээд тэр өвчтөнгөөс болж өчигдөржингөө 10 цаг хүртэл өглөөний ээлжинд 10 цаг хүртэл хаалга чойжтой байж таарсан. Тэгээд хаалга ингээд өглөөний цагаар онгорхой байдаг байхгүй. Тэгээд бүх өвчтөн гарч явахын тулд хаалга ингээд онгойлгох хэрэгтэй болж байгаа. Тэгээд тэр өвчтнийг ингээд жоохон тайвшруулахын тулд бас ингээд яриа хийх хэрэгтэй болж байгаа. Гээд янз бүрийн өвчтнүүд байна. Тэгээд зах тухаас нь л ихэд ийм л байна да найзууд минь. Өнөөдөр жоохон хэцүү байлаа. Гэхдээ одоо би ингээ унтаа босоод орчуулга айгу болчих юм болоо гэж бодоод байна. Ингээд нойр дутуу байгаа байхгүй ч өдөр унтаж чадахгүй тэгэл 12 цаг өнгөрөөсөр агаад унтсан тэгэл би ч өглөө 4:30 босч байгаа юм чинь. Тэгж агаад нийгмийн 2 хоног ажил дээр очихгүй байх юм бол айгу мартчих юм болов. Тэг би одоо цаашдаа энэ өвчтөнгөөс дай байрж явах уу? Энэ өвчтөнтэй ингээ худлагаасаа үнэхээр ийдэг харцаал ингээд болохгүй юм хийсэн ч гэсэндээ ингээл гэд энийгээд яваад авах уу тий би үнэхээр мэдэхгүй байна. Одоо ингээл харна да. Тэг өнөөдөр бол 12 сарын 30-ны өдөр байгаа. Маргааш 12 сарын 31-ний өдөр тэгээд 1 сарын 1-ний өдөр хоёр би шөнийн ээлжтэй байгаа. Баяр өдөр шөнийн ээлжтэй байгаа. Өвчтөнтэйгээ гарч солиод будахыг харна даа л гэж бодож байна да. За тийм л энэ да. Баяртай. Гачин царайтай л амтан сууж байна да. Хай. За тэгэхээр өнөөдөр 1 сарын 2-ны өдөр болсон байна. Одоо цаг 1 цаг 40 минут орчим болж байна. Би 2 өдрийн шөнийн ээлжинд явж ирчээ. Тэгээд унтаж босч ирчээд байж байна. Тэгээд уг нь бол өмнөх бичлэгээ тэгээд дуусчих гэж бодсон чинь сая 2 өдрийн шөнийн ээлжинд бас нэг тэр өвчтөнтэй холбоотой нэг асуудал үүсээд тэр өвчт нөгөө надтай одоо над руу ингээд босч ирээд айрах гэдсэн тэр өвчтөн манай надтай хамт өчтөр шөнийн ээлжсэн нэмэгтэй рүү бас дайраад заяа амар агрессив байсан заяа бүр ингээд амар уур уцаартай ёо яана би тэр цохот таваад л гэж бодож байгаа юм чинь амар уур уцаартай тэгээ дээрэс нь ингээд би өөрийгөө одоо модноос дүүжилж алмаар байна гэх ингээд балкон дээр гарчаад ингээ өөрийгөө цохиод заяа тэгэхээр чи ингээд айж байгаа юм чинь тэгээд шөнийн ээлж нэг 2хан эмэгтэй байхаар чинь яг аюул гарах юм бол утасныхаа юу ингээ татаад тусламж дуудаж болно л да. Тэгэхээр тэр тусламж эртэл 1 минут орчим 2 минут орчим үргэлжлэн тэр болтол тэр хүн бит хоёрыг цохиж аваад зодоод авал 1-2 минут дотор юу л тохиолдож болно шүү дээ. Тэгээд ийм терапи стацион буюу одоо терапины тасаг дээр ийм агрессив ийм бусдад аюул хөдлөхөр өвчтөнгүүд юм уу ийм хүмүүс байх усгүй байхгүй юу. Тэгээд читрийн шөнийн ээлж бол үнэхээр экстрим байла. Ёо. Тэгээд дээрэс нь миний гарыг ингээд та нар харж байна уу? Нэг өвчтөй ингээд уурчихсан. Яасан гэсэн чинь нөгөө өөр тасаг дээр тусламж хэрэгтэй болоод тэгээд яг Google очдог байхгүй юу? Тэгсэн чинь нэг юм ихтэй бас ингээл амар энэ төрөөр юм шидэл яваад байгаа байхгүй юу? Тэгээд ингээд орон дээр нөгөө хүлүүлж хөвтдөг байхгүй юу? Тэрийг одоо германаар фиксиерн гэж ярьдیں۔ Тэгээд тэр юмхтэй ингээд фиксиерн болох болж байгаа байхгүй юу? Тэр юмхтэй яг тэрний урд өдөр нь бас фиксиерн болсон юм. Тэгээд тэр юмхтэй бүр амар хүчтэй заяо. 4 хүн хөлийг нь бариад 2 хүн 2 гарыг нь бариад
Тэгээд дахиад хоёр хүн нэг хүн нэг мөрийг нь бариад тэг би ингээд толгойг нь барьдаг байхгүй юу өчигдрийнх дээр. Тэг ингээд толгоогоо ингээд бүр хөдөлгөөд тэг би толгойг нь одоо яаж барьсан санаарт үзүүлээ за ингэж барьдаг байхгүй угаасаа бид нар зааж өгсөн. Ингэж хажуу жишээ байлгаж агаад энэ дээр нь ингэж дараад тэгээд нэг нь ингэж дартдаг байхгүй юу. Тэгээд бүр ингээд нөгөө эмэгтэй чинь бүр ингээд амар хөдлөөд тэгээ миний нөгөө барьцсан байсан энэ гарыг ингээд хазах гэж оролдоод тэгээ би энэ гараа ингээд нөгөө жоохон хазах гээд харна ингээд холдуулдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө гар нь яг эннийх нь энтэл байж таарад миний энд байсан гарыг ингээд самартцсан. Нэг яг жижигхэн л байгаа юм л да. Яахчгүй л байгаа л да. Тийм болохоор ядар санаа зовхгүй. Гэхдээ хэрвээ том гэмтэл бэртэл яг тэр ийм хүмүүсийг одоо ийм орон дээр ингэж байлгах тийм одоо фиксийг нь болох зүйл дээр тийм том бэртэл гэмтэл энэ төр авах юм бол бид нар унфалан цай гэж бичиж болдог. Одоо бэртлийн гэмтлийн тэмдэглэл гэсэн үг. Тэгээд ер нь тэднийг ингээд бичиж байвал зүгээр гэж биднэрт хэлж өгсөн. Яагаад тэгэхээр хэрвээ ингээд энэ авсан бэртэл гэмтлүүд чи ингээд цугларч явсаар хагаад чиний биед чи ямар нэг юм үүсэх те одоо ингээд нурууч өвдөх ч юм уу. За ингээд чи депрессэнд орчих болно шүү дээ. Тэгэхэд чи ингээд нотлох баримттай та нар ингээд хардаа би ингээд ийм олон ийм гэмтэл бэртлийн тэмдэглэл ингээ явуулсан тэ энэс ингээд үүдэлтэйгээр ийм болсон байна гэд ер нь ингээд ирээдүйд хэрэгтэй гэд тэгсэн. Тэгээд зөвхөн ингээд ийм биеэрээ гэмтсэн биш бас сэтгэл санаараа гэмтсэн бол тэрийг бичиж болдог гэсэн. Намайг 1 жилийн өмнө нөгөө юун дээр акут тасаг дээр шизофрен психозтой хүмүүстэй ажилладаг байхад миний араас нэг эмэгтэй бүр ингээл байнга 7 хоног гойрлол яваад ингээд нэг влог дээр ярьжсэн да. Намайг бүр ингээд ааз маз гэл ингээд доромжлол тэгээл намайг мөнгөний хулгаалцсан энэ төр гэл миний араас бүр зогсоосаагүй гашгарал яваадсан нэг хичээсэн байхгүй юу. Тэгээд тэр их чиг яг тэгж явах үед намайг бас тийм юм бичиж болно гэжсэн. Одоо сэтгэл санаагаар гэмтсэн гэдэг юм гэмтлийн тэмдэглэл бичээд явуулж болно гэж хэлжсэн. Тэгэл тийм л энэ да. Тэг ингээд 2 өдөр яг нэг өвчтөн дараалаа тэгээд фиксийг нь болцохгүй. Тэгээд бүр тэр амар хүчтэй болох ингээд бүр ингэж дарахаас өөр арга байхгүй. Тэгээд сугны нэг ураас ингээд өвч орчихжээ. Йой. Одоо буцаад нэг жоохон унт тийм үү эсвэл өнөөдөр ингээд гүрийх үү яг уу ингээд шүний ээлж байхгүй юу. Гадаа тэгээд цас орж байна. Хамгийн анхны цас орж байна. Би танарт одоо цасыг үзүүлэх үү? Тэгээд цас орж явахдаа ингээд хайлчих юм өө дорхно. За. Тэгээд та бүгддээ ямар ч хэсэн шинэ оны минь хүргэе. Дараагийн бичлэг хүртэл баяртай.